мэддэх юм ерөөсөө дадаг зүгээр диван дээр сууж байгаа юм шиг. Хууч нэг 18 та хобуудтай дугуйтайгаа хийсэн юм шиг тийм гоё юм болж. Тэгэхээр 18 тайгаа игмэл бүр диван болохгүй тэгээд. За сайн байцгаана уу. За өнөөдөр Lexus 570 маркийн машин автор сурлуулахаар Баяр Магна ахыхаа машин дээр одоо хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан зогсож байна. Сайхан зогсож байна. За 100 болж байна. Та одоо ер нь хаашаа аялахаар төлөвлөж байна? Баруун аймаг руу л ер нь явна да. Та таван богд руу явах санаа штэ. Машинаа бэлдэж ер нь амжсан байгаа юу? За яг ганц хоёр ер нь дугуй мугуу зуны дугуйгаан тавьж яваа. Тэгээд ер нь дасмаасаа солиулаад ерөнхийдөө бэлдэж амжицсан байгаа. Тэгээд өчигдөр нөгөө төөгөө тий Хайландрыг хийж яхих нь харсан. Тэгээд их зүгээр юм байна гэд яварсан хийгээд ярилцаад үзьгээд танахаас олгосон. Тэгээд одоо хийж байна. Тэгээд удахгүй юм шүү дээ. Тий нэх ер нь суурлуулт бол нэх ер нь болов. Тэгээд би урд нь одоо ингээд ланд 80 80 унжих ч юм уу тий 105 унжих үед бол нэг ийм хийгээд идэгсэн. Яг ийм ягаан юм байдаг байсан. Тий энэ бол тий зардаг өстэй. Тий зардаг яг мунаач. Тий. Энэс давуу талаараа юу юм? За давуу тал нь бол ер нь бол нэлээ их байна. За нэгдүгээрт бол яг хэмжээ өнгө арзмаар хэмжээ дамжааны хувьд бол ижлэг харж иж болгож энэ бол эрзэн гэдэг материалаар хийгдэг. А манай энэ бүтээгдэхүүн болохоор энэ нөгөө уритан гэдэг пүүсний уул хийдэг илүү юм эрзэний дараагүй юм материалаар хийдэг. Тэгэхээр илүү нөгөө уян хариуцлага чанар сайтай, дац төсвөрлөх чадвар илүү сайтай учраас энэ илүү одоо сайн чанарын бүтээгдэхүүн болчиход байгаа. За тэгээд энэ нөгөө Солонгосын TTC гэдэг компани өөрөө энэ бүтээгдэхүүнийг 30 гаруй жил бараг ингээд хөгжүүлсэн өөрийн гэсэн технологийн лав аваад бүтээгдэхүүн болчихсон байна. За тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань энэ бүтээгдэхүүнээс харьцангуй хав илүү. За ингээд насжилтын хөвжсөндөө хав илүү үйлчлэгээ одоо тэр нөгөө автомашинд үзүүлэх үйлчлэгээний хөвжсөндөө шал онд болчихсон. Би одоо шууд ингээд зүгээр ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр нөгөөгийн ярьснаар бол ингээд машин ингээд одоо явж байгаа шүү тавд орчим ингээд одоо нэг юм гүвээ газар оронгуудаа ингэж орж ирээд эргээд ингээд явдаг шүү тийм ээ. Тэгэхэд бол баг ингэж ирчээд нэг шууд ингэж зогсож хийгээ шууд цаашаа марж чигээрээ тэг зөөлрүүлнэ гэж байна уу? Тий. Манай энэ маань болохоор нөгөө бүршний үе хооронд дотор ингэж суйрлагдаад бүрштэйгээ ингэж цуг ажиллаад явчихж байгаа. За тэгээ бүршин дээр ирж байгаа дац ачааллыг хамтдаа ингэж би одоо өөртөө шингээгээд тэгээд ингэж одоо нөгөө ханаад ингэж бүрш ханаад ингэж дээшээ амортизатор ингэж очиж цогтөг. Тэрийг бас ингэж хязгаарлаад өгчөж байгаа байхгүй юу? Яг Солонгос уу? Тий, яг Солонгос. Яг энэ TTC Oritan Buffer гэдэг тайх юм бол энэ нөгөө дэлхийн 40 гаруй улсад бас ингээд албан ёсны эрхтэйгээр худалдаалагддаг. За ийм бүтээгдэхүүн гаргадаг. Яг энэ нэрээр ингээд тайх юм бол яг одоо англи хэл дээр, япон хэл дээр, араб хэл дээр, хятад хэл дээр тэгээ бүх хэл дээр их юм. Тэгээд юу 500 юу 20 мянгаас 400 мянга болсон байгаа юм тий? Тий, одоо ер нь бол нэг улирлын урамшуул болоод 520-с 400 мянга болоод явчихсан. Би бас ингээд одоо аялал зугаалгын цаг их хэлж байна тий. Танаас мэдээж ингээд бас хийлгэж байгаа юм чи. Би тана зүгээр надад тийм бонус өгөх зүгээр жишээд би тэгээ одоо юу гэдэг одоо нэг 2-оос 5 жолооч их ч юм уу зүгээр мэдэхгүй зүгээр тий ийм юм ингэж хийлгэж өгөөд одоо ийм алтан шар замд нь үлзий хүсэл зүгээр тийм бонус өгч удаа юу ажлын мөнгө надад зүгээр яг миний зүгээс ч юм уу ингэ баярлуулах тийм зүгээр танаар зүгээр хэрвээ хийж болдог бол бас гоё шүү дээ хүмүүс тийм үү тэгж болно болно тэгвэл 2 жолооч байвал яг хамаагүй тэрийг та нар өөрсдөө бэлдээ гоо 2 жолооч хоёлаа юу тодруулах. Тэгээ нэг наадмын өмнөхөн одоо тодруулаад 7 сарын 10-нд тодруулаад тэгээд яавал яаж. 7 сарын 10-нд уу? Тий. Нөхцөл байдал нь яах юм? Зүгээр тийм л дээ одоо шил одоо бүх ингээд жолоо барьж байгаа одоо ирэмгүй л мэдээж жолоо ундаг бас энэ тэндгүүд аялд явдаг бас одоо энэ пүрүүст шинэ таарах уу? Тий. Моронд. Тий энэ чинь нөгөө бүх төрлийн пүрштэй машин суулгаж болно. Пүрүүснээс авахлаад 205 70 гэдэг юм. Оо за. Тий манад нөгөө 10-аад гаруй арзмаар байдаг. За тэгэхээр яг газар дээр машинаа хэмжээд за энэ бүршинд миний арзмаар таарах юм байна. Энэ бүршинд миний арзмаар таарах юм байна. Яг ингээд суурлуулт хийж байгаа. За. Тэгэхээр танайх бол өөрсдөө шууд очиж суурлуулчих юм тий. Тий. Манайх очиж суурлуулад өгч болно. За манай бас нөгөө суурлуулт хийдэг бас салбарууд байна. Тэднэр дээр очиж суурлуулж. Тэгвэл тэгээд одоо жишээ нь яаж тодруулахын одоо танай компаниас мэдсэн дээр байхаа тийм ээ. За тэгээд надад нэг юм санаа. За манай автотэр цэг юм байна гэд пэйж бодсоо. Энэ дээр нэг лайк дараад за нэг найзыгаа меншн хийчих. За тэгээд тэн дундаас нь ингээд шууд сонгоод автоматар ингээд сонгодог тийм юмар сонгоод гаргачих. Тийм. Бас наач бол болж байна. За тэгвэл та бүхэн ч гэсэн бас тэгээ одоо яг Баяр Магна гим автодэрийн ийм бэлэг гээд наадмаас өмнө те бас аялал зугаалгатаа бэлдээд та бүхэн мэдээж азтан болчоод
заавал өөрийнхөө машины юу гэхгүй шүү тийм ээ. Найз нөхдийнхөө машиныг ч юм уу тийм ээ. Ямар та нараас ямар 5000 1000 1000 төгрөг онгож байгаа шүү дээ. Нэг найзыгаа шеэрлээ. Нэг найзыгаа меншн хийгээд тэгээд манай пэйж дээр нэг лайк дарч. За тэгэл тавхан хацтай болчихвол доо тэгээ Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг машиныг их 5 дахьтай зөөлөн явдалтай болгодог юм. За тэгээ нөгөө аялал зугаалж явах үед одоо нөгөө 5 дахьтай зөөлөн явдалтай байна гэдэг чинь арын судал сууж байгаа нөгөө гэр бүлийнхэн тэгээ одоо хамт явж байгаа хүмүүс гэсэн дэх тухтай жолооч гэсэн тэг ядрал нь багасаад ирдэг. Тийм үр дүнтэй бүтээгдэхүүн. За тэгээд 7 сарын 10-нд тий Facebook-ээр шууд сонгож авт тэр Facebook-ээр шууд одоо ингээд сонгож шалгуулдаг. Яг хий шүү. Тэгсэн чинь баяр магнаа ингээ ярьцсан. Нөгөөдүүд нь шалгуулалтаа хийхгүй байна ингээ бүр шившиг болох бай тээ. Үгүй шүү дээ. За хоёулаа одоо бүтэн суйрлуулалтаа хийж үзчихэд за тэгээд нэг жоохон хэсэгхэн газар яваад туршаад үзье. За тэгээ. Одоо энэ акцийн авших өндөр болчих тийм ээ тий. Тийм нэг ерөнхийдөө нөгөө бүршийг яг нөгөө жигд ингээд нөгөө шахаж өгснөөрөө 1-2 см гарантай өндөр. Би ч одоо энэ дээр 18 дугуй тавьчих байгаа байхгүй юу? Аха. 18 дугуй маань өөрөө миний өвлийн зориулсан болохоор амар гоё явдал зөөлөн болчихдог ингээд 100 дугуй болчихдог. Одоо энэ чи баг 20 дугуй байгаа өөрийнх нь 20 дугуй байгаа байхгүй юу? Тэгэхээр явдал жоохон хатуу болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энийг хийгээд ерөөс яг удаан цагаан мэддэгдээ хийгээд үзье тий. Тэгээ хийгээл яваал үзье. Тэгэхэд л танд шууд мэднэ. За энэ хоёр богино зайн туршид үзсэн үр дүн ер нь ямар санагдав танд? Би үнэхээр бас тэг магтж байгаа юм шиг. Үнэхээр л явдал бол ерөөсөө би шороор гарч үзлээ. Ямар ч мэдэрч байгаа юм алга. Энд чи яг нөгөө том дугуй тавьж байгаа учраас амар нөгөө би чи яг өөрийнх нь стандарт нэрдэг нь баггүй юу? Тавьтаа обод дэрдэг баггүй юу? Мэддэх юм ерөөсөө даадаг. Зүгээр диван дээр сууж байгаа юм шиг. Хууч нөгөө 18 та ободтой дугуйтайгаа хийсэн юм шиг тийм гоё юм болж. Тэгэхээр 18 таагаа их юм бүр диван болохгүй л. За тэгээ автэрийн хамт олонд маш их баярлалаа. За гол нь нөгөө тацдаг маань гоё тодруулаад хийгээрэй. За тэгээд идэвхтэй оролцоороо та охин та нараас юу ч хахгүй зүгээр лайк дараад бэшн хийгээд болоо ш тэ. Автер дээр дөө ороорой. Баярлалаа.